тайзан дээр дуулах мөчөд тий өөрийн ирэхгүй л одоо ингээд яг сэтгэлийн гүн рүүгээ орж нулимс цэлэгнүүлэлт гэж бодогддог уртын дуу чиний хувьд ямар уртын дуу вэ? Ерөнхийдөө яг нэг тэр дуу гэж бол хэлж болохгүй бах. Бүх дуун дээр яг дундаа орж дуулж чадах юм бол Бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор соёлын тэргүүний ажилтан уртын дууч Бэлгүн өрөг дээрсэн байна. За сайн явж ирсэн өдрийн мэнд. Сайн байна уу та бүхэн энэ өдрийн мэнд энэ нэвтрүүлгийг подкастыг үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд уртын дуучин Бэлгүн байна. Бэлгүн байна. За Бэлгүн ер нь яагаад анх дуучин болох болсон? Манай Бэлгүнийгийн одоо мэрэгжил нь юу вэ? За ерөнхийдөө угаасаа мэрэгчлэн уртын дуучин. Тийм. Соёл урлагийн их сургуулийг Монгол уртын дууны мэрэгчлэр төгссөн. Яагаад дуучин болов? Тэр дунд уртын дуучин болов гэж тий. Мэдээ орсон цагаасаа л би угаасаа л урлаг дуртай хөхт байсан. Тэг нэг цэцэрлэгт ингээд нэг урлагт дуртай, жүжиг тоглолтог, бүжгэлдэг энэ төр хөхтүүдийг нөгөө унтуулахгүй авч үлдэн гот юм давтуулдаг энэ төр байдаг байсан шүү дээ. За тэгтэл би ямар ч тач юм нөгөө юм багтай нөгөө нэг гараараа ингэж яадаг юмны ард байдаг нэг юм жүжигчлэн тоглолт байдаг шүү дээ. Энэ хүүхэлтэй хийж байгаад ард нь ингэж ярьдаг тийм. Тийм тоглолт тэр үе миний хамгийн нөгөө нэг бага насны дурсамжны эхний үеүүдийг санаж байгаа. Эхний үеуд юм уу. Тэгэхэд л би энэ охин дуулдаг тий цэцэрлэгтэй л тэгж анханасаа унтахгүй үлддэг. Сургуульд ороод мэдээж бас чөлөө аваад нөгөө дуулдаг, бүжгэлдэг хүмүүсийг хичээлээсэн чөлөөлөөд урлаг соёлын юмд нь оруулдаг энэ төр байсан шүү дээ. Яг миний ухаан орсон цагаас хойш миний сонгосон ганц мэрэгжил гэх юм уу. Би өөр зүйлийг ер нь бол барагч гэж угаасаа сонирхож байгаагүй. Тийм. Тэгээд уртын дууг яагаад сурахаар болсон бэ гэхлээр би 10 жил байхдаа Дашийн уран чимэг гэдэг нэг сайхан багш маань идэв. Тэр огш маань намайг яг энэ дууны урлагт ер нь бүр яг сайхан замчилж өгсөн хүн маань идэв. Тэгэл сургууль төгсөөл Соёлын дэд коллежид оруулаад намайг хөгжмийн ангид оруулна гэдэг. Би орохгүй гэд би хөгжимчин болохгүй гэд морин өрөө ангид намайг оруулах гээд. Манай өгч өөрөө хөгжмийн зохиолч багш хүн байхгүй юу. Тэгээд морин өр тоглох гэсэн юм уу? Үгүй морин урт намайг оруулах гээд. Тэгээд азар Соёлын дэд дэлгэцээд уртын дууны анги байж таарад би дуучин л болно багшаа би хөгжимд орохгүй гэд. Тэг гүрийгээд ороогүй байхгүй. Тэгэл ороогүй. Яг уу тухайн үед хөгжмийн ангид сураад хөгжимчин болцсон байсан бол уул нь бол надад хэрэгтэй л байсан юм билээ. Багш хүн мэдээж надаас олон жил урлагт байсан хүн болохоор цаатлыг харсан л юм билээ. Би яг нөгөө нэг хүүхэд юм чин дуучин л болно гэд. Тэгээд Соёлын дэд сургуулийн уртын дууны ангид ороод тэндээ 2 жил туяа цэцэг багш дээрээ суралцж төгсөөд за тэрний дараа соёл урлагийн их сургуульд юу гэдэг конкурс өгдөг штеп. Тэгээ өгөхөд аавтайгаа очижсэн. Тэгээд аавтайгаа очиод манай аав чи микро барьдаг гэсэн байхгүй. Микртэйсэн тухайд. За. Тэгээд аавтай аав ээж чи охиныгоо дагуулаад яв. Тэгээд очиж шалгалтаа өгсөн чи яг нөгөө өөрийнхөө хүсэж исэн хэмжээнд нөгөө нэг тултал өгч чадаагүй. Нөгөө алдаад сандран тий. Тэр чин би чинь 17 молоотой байсан юм уу? 18 байсан юм уу? Тэгэл амар сандраал. Тэгээд шалгалтаа өгчөөд гарч ирээ шатаар ингээ буугаад ингээ явж ирсэн. Аавыгаа хараад уйлчихгүй би. Яг одоо ингээд ярьсан чинь тэр санаанд орчих. Тэгээд аав тэгээ нөгөө аргатаад намайг ингээд хотоор ингээд тойрол ингээ явдаг байхгүй. Тэгээ би өөр сургуульд орохгүй угаасаа та намайг битээ тэгэж өөр сургуульд ор гэрээ. Би энэ жил тэнцэхгүй бол би эргэжлээ. За. Нөгөө ерөнхийдөө аавд эргэжтэй би. Тэгээд ямар тач маргааш нь очисон. Тэгээд тэр нэг хоног чинь маш удаа нөгөө нэг өнгөрч байгаа шүү дээ. Яг нэг дүн хүлээх. Тэгэл ааваа дагуулж чил аав маань мэдээг харсан чи яг нэг цагаан зураасны дээр илүү дээдлийн дээдэлтэй нэг юм шугам татдаг. Тэгэл ямар тач сургуульд орсон. Тэгэл тэр зунаа нэг сайхан соёл урлагийн их сургуульд орсон дээ. Нөгөө хамаатнууд дундаа бас тэр чинээс. Тэгээд явж байгаад 9 сарын 1-нд яг тэр нэг юм соёл урлагийн их сургуулийн тэр гадна талын юм шатаар алах мэдрэмж надад бүр үнэхээр гоё байсан. Үнэхээр гоё. Тэгэхэд ёо би ингээд
хүсчихсэн юм а биелүүлчлээ гэж үү гэж бодчихсон. Яг тэрийг нэг бодсон чинь ингээд өмнө нь ерөөсөө тэгж яг энэ талаар ярьж байгаагүй мэд. Тэг яг ярьсан чинь нэг юм гой наданд орсон ч үнэ яг сэтэрч штэ. Аль нутаг вэ? Аль хэдэн хүүхдээ? За би ч юм болохоор ерөнхийдөө манай авч Өвөрангай аймгийн Дөгөрөг сумын уугуулсан байдیں۔ Манай ээж болохоор Хинтээ аймгийн Өндөр хаан сумын уугуулсан байдیں۔ Тэгээд би яг хоо ерөнхийдөө өөрөө нөгөө хотод төрсөн, хотод өссөн. Гэхдээ яг нөгөө нэг цэвэр хот гэхээс илүү хотын захад нөгөө шуум фабрик гэдэг газар өсөж хүмүүжсэн. Тэгээд багада төгөрөгт гэхээсээ илүү нөгөө Хинтэд очиж өвөө эмээ дээрээ айгүйх хураг шиг хариулж, үнэ тоглол хариулж эмээ дээрээ тий. Тэгэж өсөжсэн эмээ өвөө хоёр дээрээ Хинтээ аймгийн Баяууланд би ерөнхийдөө бага насаа айгүй өнгөрүүлсэн. Тий. Мал ахуйтай ойрхон морь ундаг уу? Морь ер нь он. Гэхдээ яг манай өвөө эмээ дээр морь байж байгаагүй. Өхөр байдаг гэсэн, хонь бог малнууд байдаг гэсэн. Тийм тэгээд ерөнхийдөө л тэгэл нэг аав ээж хоёрыг явлаа. Ар дээр нөгөө готлнуудын маань хургаад авчдаг гэсэн өвөө эм хоёр. Тэгээд яагаад ийм өстө мэдхгүй. Тэрийг нь асууж байгаагүй. Тэг гутлын маань хургаад авчдаг. Тэгээд тэр юугаар ингээ хөл нүцгэн гүйжэдэг. Тэр нь гэхдээ илүү хэрэгтэй байсан юм лөө гэж боддоо шүү дээ. Одоо би өвөө эмээ дээрээ тэр зам болгоныг өнгөрөөж исэн үе маань одоо надад нөгөө нэг энэ биеинд маань дархлаа гэдэг ямиг маш сайн суулгасан юм лөө гэж би бас бодоод байна шүү дээ. Тийм. Хөдөөссөн хүүхдүүдтэй эрүүл мэнд харьцангуй эрүүлээдэг тий. Дуучин болоход одоо эсэргүүцэжсэн хүмүүс байдаг уу? Амар эсэргүүцэжсэн биш. Яг манай ээж бол нэг ерөнхийдөө яг дуулдаг гэдэг бүгдээрээ л хүлийн зөвшөөрсөн байсан. Гэхдээ ээж чи наад нөгөө нэг тэнцээг барьсан гэдэг шүү дээ. Тэнцээгүүг нь яаж ч магадгүй нэг сэтгэл дундуур нэг шалгалтай өгчөөд би өөр сургуульд орохгүй гэдээ аавдаа хэлсэн. Чи ээж чи юу наана орохгүй болвол юу байхгүй юу? Юу лээ? Нэгтлэн бол эсвэл сайхан нарийн бовчин болчих юм. Ээж нь тий. Юу яриад байгаа юм бэ? Тийм тийхгүй гэд. Тэгээ манай ээж намайг ийм мэрэгчлэр ингэ явж байхаар чи ер нь ингэ тавааж могааж болчвол илүү юу ах юм шүү. Гэлээ. Амьдралд чинь хэрэгтэй юм биш үл гэдэг байсан. Гэхдээ яг учиргүй эсэргүүцээд нөгөө тийм байхгүй гэдэггүй. Гэхдээ намайг тэгж хэлдэгсэн. Сойс тэнцэг байсан бол одоо нарийн бовчин хийцэн л явж явах байсан юм шүү. Харин бараг ээж хараад тий. Тэгээд гэхдээ яг би нөгөө өөрөө угаасаа нэг юмыг яг ард нь гарч иж нэг юм санаа намардаг төрлөө. Тэгэхээр яаж иж байгаа л нэг урлагийн хүн болох байсан баг. Ядаж дуу хөгж юм багч юм. Дуучин болох. За тэр дундаа зүгээр нэг дуучин биш те. Уртын дуучин болоод уртын сайхан дуугаа дуулах тэр мэдрэмж яг чамд дуу дуулах агшинд яг юу мэдрэгдэж бодогддог юм бэ? Яг уу мэдээж нөгөө нэг одоохондоо залуу хүн тий. Тэгээд яг уртын дуугаар сурцсан. Тэгээд яг сурч явах хугацаанд ч юм уу. Би ч нөгөө нэг ерөнхийдөө ангийнхны гавд бол бас нэг юм арай жоохон дүү орсон. Тэгээд сонсдог хөгжим юм сонин. Манай ангийнхан чинь айгүй сайн ерөнхийдөө ихэнх нь яг хөдөөнөөс ирсэн хүүхдүүд байдаг, оюутнууд байдаг гэсэн. Тэгээд би болохоор ингээд шал өөр эсрэг юм эстрадын анги юм шиг юм сонсдог. Тэгээд багш маань бас жоохон дургу тэрэнд. Тэгээ нөгөөдөг чинь яг хүүхдэл юм чинь мэдээ сонирхолтой хөтлөгдөд сонин хөгжим сонирхолтой юм сонсон шүү дээ. Тэгээ нөгөө ангийнхан болохоор данаа л уртын дугаал сонсч идэг тий. Байнга л тэрийгээ л аялж идэг. Тэгэнгүүт би болохоор шал өөр юм явж идэг. Одоо нөгөө нэг цуг хамтарч уран бүтээл хийдэг хүмүүс маань хүртэл гайхдаг шүү дээ. Чи уртын дуучин би чи юм дуу сонсд юм уу гэдэг. Тэгэхээр уртын дуучин гэхлээр л дандаа нэг юм уртын дуугаа сонсоол ингээл налайгаад үйж идэг юм бас биш тий. Тэгэл ерөнхийдөө бол тэр үедээ ингээд өөрийнх нь одооны хийж байгаа уран бүтээлүүд маань тэр үед ингээд бас суурин тавигдчихсэн юм болов сонсч ирсэн хөгжим дуунаас. Гэтэ яг уртын дуу болвол хизээч намайг орхихгүй тэгээд би бас уртын дуу хизээч орхихгүй гэдэг чин нөгөө нэг юм дотор нөгөө баримталдаг зарчим байдаг шүү дээ. Тийм бол байгаа. Тэгээд уртын дуу гэдэг зүйлийн буянгаар ч юм уу те маш олон газар маш сайхан хүмүүстэй уулзж исэн маш сайхан газруудаар зөндөө явж исэн. Тэгээд их тоолондоо би
нөгөө нэг илүү их ойлгодог байхгүй. Чи яаж ч нөгөө орчин үеийг юм сонсож яаж ч ингэжсэн. Чи энэ урсгалтай энэ уртын дуу гэдэг зүйлээс холдох ямар ч шаардлагагүй байна. Зүгээр одоо бол тэрэн дээрээ нөгөө яаж бусдад хүргэх дээрээ нөгөө орчин үеийн байх тал дээрээ чи анхаарна уу гэхээс яг уртын дуу гэдэг зүйлийг тас орхиж болохгүй байна гэдгийг яг сайн ойлгосон гэх юм уу. Гадагшаа тоглолтоор ингээд явах үед уртын дуу дуулах үед гадаадд одоо хэрхэн хүлээж авч ийн гадных хэрнэ. Гадныхаа ерөнхийдөө яг сайхан гоё хүлээж авна мэдээж тэр хүмүүс чинь нөгөө бас соёлтой тий. Бусад орны үндэсний урлаг гэдэг зүйлийг хөндлөж байгаа. Дээрээс нь манай Монгол уртын дуу, ардын урлаг гэдэг зүйл чинь өөрөө маш том хүрээтэй, маш цар хүрээтэй, маш гоё зүйл байдаг болохоор хүмүүс бол сайхан хүлээж авна. Би болохоор яг нөгөө нэг тэр сонсож байгаа монголчуудын нөгөө юуг харах дуртай. Яг тухайн сонсож байгаа монголчуудын гаргаж байгаа реакшн юм эмоц ч юм уу тий. Гадаадд байгаа монголчууд тий. Тэгэхээр нөгөө гадаадд байгаа монголчууд ч н одоо бас дутгаасаа гараад ер нь бол жоохон удацсан байгаа шүү дээ. Зарим нь удаагүй байгаа тий. Гэхдээ нөгөө уртын дуу гэдэг зүйлийг дуулахаар мориур гэдэг зүйлийг тоглохоор тий. Монгол хүний яг цуснд үйд юм болов хөөмэй гэдэг зүйлийг сонсохоор угаасаа л үндэсний язгуур урлаг тий. Тухайн хүний цуснд байдаг байх гэж боддог. Ингээд яг хажууд нь болохоор ёо ингээд шар ус босчлоо хамаг юм гिचлээ ингээд ийм сонирн боллоо гэд би хиндээ за би ингэтэл нуулчлаа гэж үгээл ингээд эргэлздэг гэсэн. Гэхдээ одоо бол бодоход тэр зүйл бол Монгол хүн болгоны цуснд байд юм болол гэж би ойлгосон. Өөрийнхөө хувьд болохоор яг тэгэнгүүт тийм зүйл нь байгаа болохоор тэрийгээ сонсохоор тэр хүний ингээд нэг цаад мэдрэмжинд нь бас нэг юм байгаа дэс цуснд нь байгаа болохоор шар үсэнд босч чинь тий. Нэг омогшлон төрж чинь ч гэдэг юм. Тийм зүйлүүд болд юм шиг надад бол санагдсан. Тайзан дээр дуулах мөчөд тий өөрийн ирэхгүй л одоо ингээд яг сэтгэлийн гүн рүүгээ орж нулимс цэлэгнүүлэл тэгж бодогддог. Уртын дуу чиний хувьд ямар уртын дуу байна вэ? Ерөнхийдөө яг нэг тэр дуу гэж бол хэлж болохгүй бах. Бүх дуун дээр яг дундаа орж дуулж чадах юм бол ерөнхийдөө нулимс цэлэгнэн. Би ч бас өөрөө нулимс жоохон ойрхонтой. Тэгээд уйлахаараа дуулж чаддгүй. Ингээд огшч тийм шиг байна. Тэгээд ерөөсөө тэрийг нөгөө бүр хит гүн ороод яг ингээд дуулчаараа яг тэрэндээ ороод ингээд нулимс нь урсаад ингээд дуулцдаг. Тэгтээ нөгөө нэг мэдээж тэр чин тайзан дээр бусад хүмүүс сайхныг харуулах зорилготой болохоос хүний өмнө гараад уйлаад ах гэсэн хэрэг биш үү. Тэгэхээр тэр болгоны балансын тэнцвэл нь тайзан дээр гарах гэдэг мэдрэмж мэдээж урлагийн хүн дуучин хүний хувьд бол хамгийн гоё мэдрэмж. Тэр тэгээ бусад хүмүүсийг хүлээж авч байгаа хүлээн авалт гэдэг бол маш гоё мэдрэмжүүд яг угаасаа. Нөгөө номер 1 юм уу та урлагийн хүний дуучин хүний нам байлангаа. Бэлгүүнийгээ хувьд хамтралууд бас их олон харагдчихэдэг. Хин ямар уран бүтээлчтэй ямар одоо уран бүтээлүүдийг гаргаж ийсэн бэ? Тийм. Ер нь бол нэлээд хамтралууд байгаа. Юу. Цогцгомаатай хамгийн анхны хамтрал маань цогцгомаатай дуулсан дуугаа. Тэгээд Дэмбэ гэдэг дуугаа. Тэр дуу маань маш их хүнд хүрсэн, маш их хүмүүсийн нөгөө саашаалыг хүртсэн. Бас мэдээж сүмжлэл бас дагуулгүй л яах вэ те. Тийм уран бүтээл аа. Бид хоёр нэг хамтраад нэг 2-3 уран бүтээл хийжсэн. Хамгийн хүмүүсийн сайн мэддэг нь бол Дэмбэ хэмээх уран бүтээл байгаа. Тэгээд тэрний араас задгай цагаан гэдэг дуунууд бас 2-3 дуунууд хийгдсэн. Зарим нь клиптэй, зарим нь клипгүй байгаа. Тэгээд бид хоёр Дэмбэ хэмээх уран бүтээл дээр бас нилээдгүй хэмжээний мөнгө санхүү гаргаж хүч хөдөлмөрөөн гаргаж ажилласан болохоор хүмүүст бас маш их таалагдсан баг. Одоо бас гараад нэг 4 жил 5 жил орчим болчихлоо. 4 жил юм уу? Тий. Тэгээд за дараагийн хамтрал болохоор Мачото нэг дуу хийсэн тий. Дараагийн хамтрал болохоор Дэгитэй хийсэн. Энэ алсын газрын зэрэглээ маань. Дараа тэгээд энэ чин Tont Records дээр хамтдаа хийгдээд тэрний дараагийн хамтрал болохоор Мачо реге артист Мачо найзтайгаа тэгээ гэдэг уран бүтээлийг хийсэн. Тэгээд тэр бас нэлээд сонирхолтой төвхтэй. За. Би одоо хөгжмийн найруулгын одоо нөгөө нэг эхлээд бол
миний хийдэг уран бүтээл хийдэг дараа л шүлгээ аяа бичүүлчээ дараа нь хөгжмийн найруулга хийдэг байхгүй юу. Гэсэн чинь дээгээтэй нөгөө нэг хамтарч исэн хамтрал явж хахад ахаад нэг хөгжим хийгдсэн байхгүй юу. Дээгээ болохоор хөгжмийн найруулга хийчээ тэрэн дээрээ ай дуу үгээ бичдэг төрлөх байхгүй юу. Эсрэгээр нь арай өөрөөр хийдэг. Тэг чи ингэж хийгээд үзг. Тэгээд намайг чи ийм хөгжим арчлаа чи энэ дээр аяа зөхөө үгээ зөхөө гэв. Би бас нэлээ оролцсон. Бас нөгөө хүн чадахгүй юм а ер нь чадахгүй гэж хэлсэн дээр тий. Тэгээд би нэлээ оролдоод ерөөсөө нэг барахгүй. Тэгээд найз нь өстой чадахгүй байна гэд. Тэгээд тэр хөгжим маань нэг хэсэг ингэ явсан. Тэгээд би чинь нэлээ явж байгаад гинт нэг өдөр маачад уцаар ярьж байгаад бит хоёр хэд хэдэн арга хэмжээндэр ингэж очиод нэлээ гайгүй найзууд болцсон. Тэгээд үш найзаа нэрээ ийм нэг хөгжим байгаа шүү дээ. Чи надад нэг гайд гаргаад өгчөөж. Тэгсэн чинь за сонсоё найз нь. Тэгээд сонсоод төд бодлого маачаа маань гайд гаргаж өгöd. Тэгээд өөрөө хүүе хоёлаа энийг хамт тоолч идэх үү. Гэт тэгэхээр бас сонин дээ нөгөө өөрөөрөө артист стилтэй. Маачаг надад стил имиж их таалагддаг шүү дээ. Өөрийнх нь ер нь өнгөлөг байдал энэ төр уран бүтээлч хүний хувьд бас тийм байвал гоё те. Тэгээд тэр нь таалагдаа. Тэгээд за окей тгий нэ. Хоёлын нэг хамтарч хийгээд. Гэхдээ бас бит хоёр чинь тэрийгэ хийх гэж бас нэг жилийн хугацаа болсон. Нилээ явж клип хийсэн. Клип нь хаана хийсэн блэ? Хамгийн хол явсан Хөх хотод очиж хийсэн. Тэгээд өвөр Монгол бүжигчдтэй, хятад бүжигчдтэй тэр хийсэн. Гэхдээ яг бас нэг жоохон мэдээж юу дагуулаад тийм нөх хятад очиж ингэж хийлээ яасан. Хятад бичиг гарлаа л гэл. Хүмүүс тэгжлээ. Гэхдээ тэр чинь уран бүтээл те. Ер нь дэлхийд даяаршиж байгаа. Тэр тэглээгээд нөгөө нэг яг хятадаар дуулаагүй бит хоёр. Тэнд байгаа өвөр Монголд байгаа өвөр Монгол ахын дүүсээ оруулсан маш гоё том юм болсон байхгүй мэдээж. Монгол гэхэлэр зөвхөн энэ ар Монгол биш шүү дээ. Тэгээд өвөр Монголын хүмүүсийг хамтарч оруулсан болохоор бит хоёр тэрэн дээр нэг эмзэглээгүй. Бэлгүүнэгийн клипүүдийг ингээд хараад ахт маш гоё өнгө төрхтөө стил имижн дээрээ нэлээд анхаардаг юм шиг санагддаг. Ер нь уран бүтээлүүд дээр стилисттэй хамтарч ажиллаж гин үү? Одоо энэ стил имижийг яаж гаргаж гин өөрөө гаргаж гин үү? Ерөнхийдөө стилистүүдтэй хамтарч ажиллах гэж асууж сураглаж үзсэн. Тухайд нэг мөг санхүүгийн боломж жоохон тиймэрхүү байсан. Тийм болохоор нөгөө хамтарч ажиллаж чадаагүй. Одоогоороо хамтарч ажиллахгүй. Гэхдээ би өөрөө ерөнхийдөө тиймэрхүү тал дээр бас их сонирхолтой юм байна гэдгээ сүүлд бас юу басан мэдэж нээж олж авсан. Тэгээд өнгө төрх стил имиж те бүх зүйл дээр өөрөө яг бас бүгдийг яг өөрөө хийж байгаа. Яг нөгөө нэг мэдээж хувцас оёлж байгаа оёлж болж чадахгүй. Мэргэжлийн төвшөнд амар сайн оёж чадахгүй юм чинь дизайнеруудтай хамтарч ажиллана. Тэд нартэйгээ ярилцсан би ингэмээр байна санаагаа хэлнэ. Тэд нар маань нэмж өөрийнхөө санааг бас шингээж өгнө. Гэх мэтчлэнгээр ажилдаг. Яг ийм жанрын би одоо иймэрхүү хувцас ингэж хиймээр байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ төрлийн хувцсыг энэ хүн илүү сайн хийх байх гэдэг өөрөө сонголтуудаа ер нь хийгээд ерөнхийдөө стил имиж хамаг зүйл дээр л өөрөө л ажилдаг да. Ер нь стил имиж талдаа ч гэх юм уу тий стилистийн мэдрэмж бас байх шиг санагдсан. Дуулахаас гадна өөр сонирхол хобби гэж зүйл юу байдаг вэ? Би ерөнхийдөө нөгөө нэг дуулахаас гадна нөгөө уран хатгамал гэх юм уу? Одоо тиймэрхүү зүйл хийх дуртай. Тэгээд тэр хийхдээ нөгөө гэж маш их юм сонсож идэг. Түүх мөөх тий танаа подкаст их ч юм уу тий нэг тийм хүмүүсийн яриа нөгөө өөрийнхөө хүндэлдэг хүмүүсийн яриа тиймэрхүү зүйлүүдийг маш их юм сонсож тэрийг ингэж хийдэг. Тэр нь бас нөгөө нэг яг ингэж хийгээ суучгаар ингэж ундах гэхлээр ингэж нүдэ ханаад ингэж ундахгүй гот яа тэрийг тгийд тосгочул яг юм бас хорхоо хөдөлдөг. Нэлээ хорхоо хөдөлдөг. Гэхдээ бас нөгөө амар хүмүүсийн юм араас нь хурдан хийдэг. Би юмыг жоохон удаа хийдэг. Гэхдээ нөгөө чанартай их гэж хичээдэг. Төрлийн хүн. Тийм. Тэгэхээр уран хатгамал нэлээд сонирхолтой. Тэгээ зарим нэг одоо юмнуудыг одоо өөрөө хийгээд аавдаа тий өөрийнхөө бас нэг зарж бодлуулсан хэдийн юмнууд байна. За юу хийсэн? Нэлээд хэдэн дайлан ойж хүмүүст зарсан шүү. Үу тийм үү? Тэгээ тэр чин дайлан чин басчгүй нэг тийм хямдхан идол биш шүү дээ тий. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр нэг
2 3-ыг бол ер нь бол зарсан шүү. Яасан мундаг. Нэг дайлаа ороход одоо хэдэн ирэх хугацаа шаардлагатай байна? Би яг нөгөө нэг яарч хийдэггүй барин 50 идэг болохоор нэлээ одоо идэг. А яг суугаад хийвэл яг угаасаа тэр чинь нөгөө нэг болгоныг ингэж хийдэг болохоор ер нь бол хугацаа бол маш их орно. А хүн хүнийх болохоор адилгүй. Гэхдээ мэдээж нэг эмжил дотроо ч юм уу байгаалах. Тэг би болохоор нэлээд удаан идэг хүн. Тэрэндээ дуртай. Бэлгүүн гэж хүн уран бас бүсгүй байна. За дээрэс нь хоёлаа буцаад уран бүтээл рүү орё тий. Бэлгүүний одоо соло анхны уран бүтээл чи ямар нэртэй уран бүтээл байсан бэлээ? За хамгийн анхны уран бүтээл соёлжлогын их сургуулийг дөнгөж төгсөөд 13 онд хийсэн юм уу та 14 онд хийсэн үү 13 онд хийсэн. Төнөрхлийн дуу гэж дуу байгаа. Тэр дууг би яагаад тулгалсан бэ гэхэлэр манай ээж би төрсөн ганцхан дүүтэй эрэхтэй дүүтэй. Нилийн юм том алагнуудтай нэг жоохон бахад том алагнуудтай царилэг байсан. Надаас царилэг байсан. Тэгээ нөгөө ээж хархуу чамда дуурлаад байна гэд ээж манай дүү дуулж өгöd гэдгсэн байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд нөгөө нэг багт миний сэтгэл тоногшсон. Тэгээд ягаад ч хамгийн анхны уран бүтээлийг тэрийг хийсэн. Тэгээд тэрийг хийгээд клипжүүлээд одоо нэг клипийн ахиж сүүлд нэг апдейт хийгээд нэг 16 онд ахиж хийсэн тавьсан байгаа. Өмнөх байсан клипээ ахиж жоох янзлсан гэх юм уу. Тэгж хийсэн байгаа. Тэр дуу миний хамгийн анхны уран бүтээл байсан. Дууны нэр нь юу вэ? Төнөрхлийн дуу. Зундын дөрж гой гэдэг шүү дээ. Нэрний шүлэг, жаргал сайхан, жигжтийн жаргал сайхан гэдэг хүний аялал. Төнөрхлийн дуу. Одоо баг хүмүүсийн Монгол түмний ер нь ардын дуу шахав болсон дуу шүү дээ, тий. Маш гоё даа, тий. Намайг баг байхад л ээжэлтэй гэж дуулсараад чихэн ханагшуулаад миний хамгийн анхны уран бүтээл болсон байгаа. Зураг авалтын үед одоо сонирхолтой хийгдсэн ямар клипүүд байна? Уран бүтээлүүдэнд. Ерөнхийдөө би яг нэг дүрс тал дээр нэлээд ажилтдаг болоод байгаа. Ер нь хамгийн их ач холбогдол өгсөн ч гэх юм уу те. Тим уран бүтээл одоо ямар уран бүтээл вэ? Хамгийн их ач холбогдол өгсөн гэхээр яг эхлээд нөгөө нэг яг дууныхаа стил нөгөө нэг би юу яах хэрэгтэй нөгөө хувцас тохируулах хэрэгтэй гэж хамгийн түрүүнд боддог. Тэгээд тэр болгондоо ингэж нэлээд хамгийн юу асан ажиллагаатай болсон гэх юм бол Мачадо хийсэн клип юм уу? Нэлээд олон мас орсон. Дэмбэ 2 юм уу? Нэлээд их мас орсон клип байхгүй. Гаднаас дотноос амар их хүмүүс орсон. Тэгэхээр чи нөгөө нэг хүн болгон тэр болгонтой ингэж ард нь тулж ажиллах ч юм уу, энийг ингэмээр байна гэх ч юм уу асуудлууд аягүй их гарна. Тэгэхээр тэр 2 клип маань ажиллагаа их ихтэй болсон. Тэгээд өвөр Монголд очиж хийхлээр мэдээж тэр хүмүүстэйгээ зарим тохиолдолд нөгөө хэл усны ойлголцол жоохон марахан шүү дээ. Одоо манай өвөр монголчууд бас яг шууд ингэж хоёул ярьж байгаа шиг ойлголцохгүй тохиолдлууд байна гэх зэрэг юмнууд. Тэгээд мэдээж хамгийн их нөгөө нэг эмгтэй орон бүтээлчийн хувьд хамгийн их нөгөө ажилдаг зүйл гэх юм бол мэдээж яг өөрийн гэсэн өнгө төрх стил баг. Тэгэл нөгөө өснөөсөө ахуулаад хумс хүртэл нөгөө уран бүтээлийг хамаатай байдэн шүү дээ. Нэг тийм хувц өмсөхөд хумс нь ямар байх хэвтэй гэдэг асуудал ч юм уу. Тэр болгон маань ингээд ач холбогдол бол явцдаг болохоор ер нь уран бүтээл болгондоо л амар сайн ач холбогдол өгдөг дөө. Хүн болгон ер нь уртын дууг дуулах боломжтой тийм үү? Тэ? Ямар хоолойны чадварыг шаардж идэг юм бэ? Яг нь Монгол хүмүүс ерөнхийдөө уртын дуу дуулахад боломжтой шүү дээ. Угаасаа хүн болгоо найранд 3 дуутай, наадамд 3 даваатай гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан хичээвэл болно. Тэг хичээвэл болно. Гэхдээ тэр чинь хичээхгүй байсан ч өгөгдлөөрөө дуулдаг хүмүүс бас байна. За. Үнэхээр яг тэгээд уртын дуучин л болох тийм төрцөн тийм дуучид бас байдэн шүү дээ. Яг уртын дуучданд яг үнэхээр л яг уртын дуу дуулдаг. Тэр хүнийг сонсохоор гоё байдаг тий. Яг нэг тийм ахуйтайгаа бүр илүү ойрхон тийм уртын дуучид бас зөндөө байгаа. Тэгээд хүн болго уртын дуучин болох гэхээ хүн болгон л надад ер нь яг наад асуудлыг чинь нилээд асуудаг гэх юм уу. Нэг уртын дуу заагаад өгч гэлтэй. Тэгэл яг заагаад өгч гэхлээр нэг бичиг нөгөө А Б зааж байгаа юм шиг тгий заах боломжгүй л дээ.
хамгийн түрүүнд тэр хүний хийх ёстой ажил гэх юм бол маш сайн сурах гэж байгаа дуугаа маш сайн сонсно. Чихэндээ маш сайн суулгана. Тэрний ар дээр зааж өгч байгаа хүмүүс ажиллаж болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр эхлээд уртын дугаа өөрөө сонсож сурдаг. Бид нар ч гэсэн соёл урлагийн их сургуульд яг л сонсож сурдаг гэсэн. Манай агш ингэж бүр ингэж кассетэн дээр бичиж өгдөг. 12 3 11 онд би чи 2009 онд Сүйст орсон шүү дээ. Тэгэхээр ингэж кассетэн дээр бичиж өгдөг. Бид нар кассетаар ингэж сонсож тухайн үед чинь бас CD MIDI гарч ирээд утас voice гэдэг юмнууд босод байдаг болцсон шүү дээ. Тэгэхэд л манай агш ингэж кассетэн дээр ингэж бичиж өгөөд за энэ хүний дуулснаар сонсорой. Хүний дуулсан ондоо нэг хүртийн дууг дуулахад тий өөрийнхөө нөгөө чадал чансаа уруухан гэдэг зүйлээ болгоноосоо хүний дуулсан дуу ондоо болдог байхгүй. Тэгэхээр багш тэрийг манай агш дэлгэр агш маань нэг тэрийг ингэж харж байгаа. За одоо энэ дууг энэ хүний дуулснаар сурвал ийм байх нь байна гэдэг зүйлийг ойлгодог мэддэг байсан хүн учраас яг тэр хүний дуулснаар чи одоо энийг сураа. Дээр үеийн бичлэгөө зөндөө манай агш өгдөг гэсэн шүү дээ. Хоолонд нь тааруулаад байна тий. Хоолонд нь тааруулна. Тэгээд нөгөө бас нэг жоохон юм нуглаа янз бүрийн юмараа дуучин болгоных ондоо идэг болохоор тэр болгоны нөгөө бүр дээр үеийнхийг яагаад өгдөг вэ гэхээр мэдээж тэр хүний дуулснаар ингэж ахиж нөгөө нэг юу авах гэдэг шүү дээ. Олшруулах гэдэг шүү дээ хүмүүст. Яг тэрэн шиг яг тэгээд бүр өөр хүний дуулснаар ингэж өгдөг ч юм уу. Тийм тохиолдлууд байдаг гэсэн. Тэгээд сонсч л сурдаг уртын дуу. Сонсч л сурна. Маш их сонс. Би эхлээд уртын дуу сурч байгаад ингээ унтчихдаг гэсэн шүү дээ. Тэгэл чихвчээрээ ингээл сонсоол ингээл байж байгаа унтчихдаг. Йоо би одоо яаж сурах юм бол гэж боддог гэсэн шүү дээ. Дууных нь онцлог шүү дээ тий. Тийм. Гэхдээ ерөнхийдөө юм шүү дээ бас. Уртын дуу сурсан хүмүүс гэдэг айгүй гоё юм намтай болдог шүү дээ. Тэгээ зарим хүмүүс намайг чи ингээд арай хөдөөний яриад байна. Гэлтэгдээ. Тэг би одоо яах ч боломж байхгүй шүү дээ. Тэгэл уртын дуу илүү их сонсоод байвал ер нь их тайвширдаг тий. Одоо хүн өөрөө их тайван болдог ч юм уу тий. За гэдэг хүлээцтэй болох. Энэ төр бол аягүй их байгаа. Ингээд чи чам дээр ер нь нэлээ олон уран бүтээлчд оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр яг чи уртын дуучдыг ингээд ажиглаад үзээрэй. Тийм байна. Ажиглагдчихээн. Тэгэхээр яг нэг тийм ер нь гэж ярьдаг хүмүүс байгаа. Нэлээд тайван тий. Тэгэхээр нөгөө нэг мэдээж уртын дуучид бас өөрөө тийм өгдлийг өгөөд ш тэр хүмүүст ингээд тайван болгоод байна, уужуу болгоод байна тийм болгоод байгаа байхгүй. Тэгээд эхлээд би бүр үнэхээр яаж сурандаа л гэж бодсон. Тэгээд сүүлдээ яг төгсгийгээ алдаад ёо ахиад нэг хэдэн жил хийсэн бол бүр гой сурахгүй юу гэж бодд юм лээ. Эхэндээ бол ингээд жоохон орцсон болохоор ингээд сайхан найран дунд явж байгаа ш. Тэгээ багштай нэлээд загнуулнаа би ч юмсан. Буцаад эхнээс нь сурья гэдэг. Тий, эхнээс нь ахиад нэг хэдэн жил хийсэн бол бүр гоё сурах нэ гэж ингэж боддог ч юм уу. Тэгэж бодож төгссөн шүү дээ. Тэг чих дундаа хайртай болж ийн гэсэн үг шүү дээ, тий. Утга учирыг нь ойлгож ийн, тий. Манай энэ орчин үеийн залуус ер нь уртын дууг хэр сонирхож ийн, хэр сонсож ийн. За тэр дундаа соёлын урлагийн их сургуулийг яг мэрэгжлэр нь тий. Уртын дуучин гэдэг мэрэгжлийг одоо хичнээн залуучууд одоо жилд төгсөж байна. Босод одоо жанрын дуучдыг төлөөлөл уртын дуучин ер нь жилд хичнээн хувилддаг байна. Миний яг суралцж байсан хугацаанд бол уртын дуучин нэлээдгүй олон болсон байсан. Бас сонирхож байгаа залуучууд айгүйх болсон байсан. Миний үеийнхэн гэх юм уу. Одоо манай анги жишээлбэл нэг 22 төгссөн шүү дээ. Яг уртын дуучин. Яг тэр 13 онд төгсөж байгаа уртын дуучинд 23. Тэгээ зөвхөн тэр чинь соёл урлагийн их сургууль таахгүй. Хөгжим бүжиг гэж байгаа. Өөр сургуулиуд бас байгаа тий. Бас сургуулиуд ер нь элсэгтэй юу яадаг вэ? Хичнээн оюутан элсдэг вэ? Яг сургууль төгсгöd маш бага байдаг өө. Ихэнх нь төгсдөг өө ер нь. Тэгэл зарим дундаасаа алга болно. Гэхдээ манай анги бол тийхгүй тэгээгүй төгссөн. Гаднаас шантрал хайрцангу гайгүй гэсэн үг тий. Гайгүй. Ер нь гайгүй шүү. Гэхдээ эсвэл манай анги тэгж төгссөн ч байж магадгүй. Гаднаас бас сурсан шүү дээ. Манай ангис чинь бүрээд бас сурсан. Яг нөгөө нэг бүр Оросын бүрээд. Тэгээ нөгөө монголоор сайн ярьж чаддгаа. За. Тийм бүрээд аялахтай. Өөрийнх нь дуулж байгаа дуун дээр нь гарч ирдэг. Тэгээд өвөр Монголоос 2-3 жилөө сурсан шүү дээ манай. Уртын манай ангид зөвхөн манай ангид төгсөж байгаа. Тэгэхээр манай анги нэлээд олуулаа төгссөн. 22 улаа гэдэг чинь уртын дунд бол нэлээд олуулаа гэсэн үг тийм.
Тэгээд тэрнээс хоошо ер нь жоохон багассан сураг байлээ. Концертмейстер багш нар энэ багш нараас асуухаар ер нь жоохон нэг багш дээр 5 хүүхэд ч юм уу тий. Тэгээд жоохон багасаад байгаа сураг байлээ. Гэхдээ одоо яа гэм бол эсвэл би бас бодохдоо тэгэж бодож байна нөө нилээх уралдаан тэмцээнүүд их болдог болсон шүү дээ. Одоо Voice, My Voice тий. Voice гэдэг. Тиймэрхүү нөгөө нэг орчин үеийн жанрыг сонирхох нь бас илүү болцсон юм болоо гэж бодоод байна. Ерөнхийдөө. Тэгээд яг хотод одоо өсөж төрсэн хүүхэд жишээлбэл яг уртын дуу бас сонирхож тэр сургуульд сурах нь бас юу л бол ховор болсон байна тий. Тэгэхээр яг хөдөө орон нутгаас бол яг тэгэхээр уртын дуу сурыг гэдээ ирж байгаа. Яг ахуйгаас ирж байгаа хүмүүс хүүхдүүд бол бас нэлээд байгаа. Яг Улаанбаатар хотод төгсчөөд ер нь уртын дуур орж байгаа хүн баг байхгүй хаа. Дуулаач руу орно гэхлээр эстрад руу орно л гэж боддог байна. Би бол тэгж бодож байна. Тэгээд уртын дуучин дотроо бас ингээд намайг төгсгийн алдаад тэгээд задарсан штэ. Ардын дуу, уртын дуу гэдэг ингээ хоёр анги болсон байна. Тэгэхээр одоо тэгэл залуучууд маань ер нь бол эн чин өв те. Өв Монгол өв уламжлал. Энийг авч үлдэхийн тулд бас сайн залуучууд гарч ирэх байх. Би ч гэсэн нөгөө чадлаараа бас хичээн энэ салбарт байгаагийнхаа хувьд те яагаад ийм орчин үеийн хөгжимтэй яагаад ийм жанраар уран бүтээлээ хийгээд үндэсний уламжлалыг агуулад орчин үеийг ингээд заримдаа хэтэрхийдүүлээд энтер байгаа болвол байгаавэ гэхээр мэдээж тэр чинь хүн бусад хүмүүст сонирхуулахын тулд шүү дээ. Залуучуудыг энэ юу гэдэг ингэж сонирхосоо гэдэг утгаараа тиймэрхүү этник жанрын поптой нөгөө ардын урлагийг холж ч юм уу тэгэж би уран бүтээлүүдэд хийдэг. Гэхдээ бас харьцангуй гайг болцсон. Одоо ер нь ингээд буцаал ингээл рэп жид хүртэлтэй ардын урлаг айгүйх сонирхож заавал уртын доо дундаа оруулдаг ч юм уу дээлтэй өгүүлж явах жишээний тий тэгэж бас овоо сайн дэлгэрж байгаа гэж би бол бодоод байна. Уран бүтээлч болох нэг тийм монголжуу дуутай болох гэж хичээдэг болсон байна. Одоо уртын дуу эргээд модонд ороод ийн гэсэн. Тий уртын дуу тэгээ нөгөө монгол өв уламжлал бас нэлээд эргэж хүмүүсийн сонирхлыг татаж эхэлж байгаа шиг байна. Тий. Тэгээ яг тэрнээс нөгөө нэг уртын дуунд сурж байгаа нь бол цөөхөн баг. Уртын дуу ардын урлагийг сурж байгаа нь цөөхөн байгаа тийм. Зүгээр нөгөө нэг үеэ бодвол үндэсний хувцас гэдэг маш нөгөө түгээмэл болсон тий хүн болгоно л сонирхож идэг болсон. Орчин үетэй хослуулаад нэлээд дэлгэрсэн. Тэрнтэй яг адилхан уран бүтээлчд хүртэл яг тийм болж эхэлж байна. Одоо яг үед. Уртын дууч болохоор өнөөдөр магадгүй бид хоёрын одоо подкастыг сонсож байгаа хүүхдүүд ээж магадгүй шүү дээ. Тэдгээр хүүхдүүдэд зориулаад тий уртын дуу гэдэг ямар гайхалтай зүйл юм те. За мөн тэгээд уртын дуучин болохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй. За мэдээж уртын дуу гэдэг бол Монголын л яг монгол уран бүтээл. Ингээ монгол хүмүүсийн өв соёл. Энийг бол бид нэр өвлүүлэн тээж авч үлдэх ёстой. Ёстой бүр заавал үлдэх ёстой. Энийг хүн болгон дор дороо бодох ёстой. Тэ. Тэгээд залуучуудтай бол хандаж хэлэх ч юм уу те хэлэхэд бол мэдээж энэ зүйлийг уртын дуу сонирхож байгаа сурах гэж байгаа эсвэл бол нэг дуучин болохыг зорж байгаа хүмүүс уртын дуучин бол их зүгээр санагдаж байна. Яагаад тэгэхээр би бол бас уртын дуугаа дуулна өөр жанраар бас дуулж чадна. Яагаад тэгэхээр уртын дуу бас тэгж болох боломжтой хувирах. Би тэгж илүү боддог. Тэгээд тэгтээ мэдээж тэр чинь нөгөө нэг яг хувь хүний бас нөгөө өөрийнх нь хөгдлөөс бас болно тий. Уртын дуу сурцсан байхад, уртын дуучин болцсон байхад бусад зүйлүүдийг хийж чадна, хичээвэлж хийж чадна л гэж хэлнэ. Яг эстрадын дуучнаар төгсөөд тэрийг бас арай үсгэж болохгүй л хэл та. Тэгж яг нөгөө нэг pop одоо нөгөө залуучуудын сонирхдаг гадаад тийм стилээр анханасаа дуулсан бол буцаагаад уртын дуу сурахад жоохон хүндрэлтэй л байгаа. Тэг яг нөгөө тухайн суудсан тембер нь арилдгүй мөлий. Нөгөө анханасаа попор сурцсан болохоор буцаагаад ардынх руу орно гэхлээр мэдээж маш их хүчин чармаалт орно. Гэхдээ жоохон
дутуу болоод байд юм шиг надад бол одоо санагтаад байдаг. Тийм уран бүтээлчд бас байгаа шүү дээ. Тэгэхээр надад тийг санагтаад байдаг. Уртын дуу сурцсан, уртын дуучин болцсон байхад бол бусад чанар руу хувирахад бас бол боломжтой. Боломжтой. Чи өөрөө хичээж чадах юм бол боломжтой гэж би бол хэлнэ. Бэлгүүнээ сүүлийн үеийн хоёлаа уран бүтээлийн талаар ярилцъя те. Сүүлийн үед ямар уран бүтээл гаргав, ямар уран бүтээл дээр ер нь ажиллаж байна. Сонь сайхан юу байна? За сүүлийн үеийн уран бүтээл гэхэлэр өнгөрсөн 25 онд би Яруу арт гэдэг Санчир гэдэг найзтайгаа хамтарч ажиллаад, студенттэй хамтарч ажиллаад одоо гэрээ байгуулсан байгаа. Тэгж хамтарч ажиллаад 2 уран бүтээл хийсэн байна. Яруу арттай хамтраад Зөөлөн бороо хамгийн анхны уран бүтээл. Зөөлөн бороо гэдэг. Тэрийг би яагаад болсон бэ гэхээр бас би нөгөө дууныхаа дуулахж байгаа дууныхаа агуул юу хэлэх гээд байгаа гэдгийг би маш их боддог байхгүй. Тэгээ тэр болвол яг ингэжсэн. Та гэж нөхрөө дээр үйд хүмүүс юу яах вэ? Нөгөө Монгол эмэгтэйчүүд та гэж хэлдэг байсан шүү дээ. Та гэдэг байсан. Тэгэхээр тэр надад маш гой санагдаад нөхрөө тэгж дуулж байгаа дуу байсан бохоо. Тэтгэдэг байсан тий. Тэгэхээр тэр надад илүү гой санагдаад тэгээд за мэдээж энийг бас ингээл мартагдж байгаа шүү дээ. Мартагдчихл байгаа зүйлүүдийн нэг. Тэгэхээр бас нэг дууч гэсэн ингээ гаргачвал нэг хүн ч гэсэн нэг эмэгтэй ч гэсэн нөхрийгөө та гэд хүндэлдэг болчвол эн чинь уран бүтээлч хүний хийж байгаа бас нэг нөгөө хөрөнгө оруулалт шүү дээ. Нийгэмдээ тий. Тэгэхээр тэр бол надад маш таалагдаа. Зөөлөн бороо гэдэг уран бүтээлийг хийсэн байгаа. Тэгээд би ч гэсэн одоо тэгэл нөхрөө ч юм уу тий. Тэгж хүндлэн гэж ингэж дотроо бодож хэрэгцүүлж тэгж явж байгаа болохоор тэр уран бүтээлийг дуулмар санагдаад дуулсан. За дараагийн уран бүтээл болохоор айлхан гэдэг дуу байгаа. Сая хамгийн сүүлд хийсэн уран бүтээл маань гэсэн үг. Айлхан гэдэг дууга бас нэлээ удаан байж бас хийсэн. Манай Санчир маань зохиож өгөөд тэгээд бид нар нэг нэвтрүүлэгт оролцоод тэн дээр яг бүгд шинэ уран бүтээлээр орё гэж ярилцаа. Тэгээд орсон чинь миний дуулсан дуу надад нэлээд таалагдаад энэ айгүй гоё дуу болсон санагдаа. Тэгээд тэр нэвтрүүлгийн нөгөө видеонуудыг тасалж оруулах гэсэн байхгүй зүгээр орсон видеонуудыг тасалж оруулаад тэгээд тэр уран бүтээл гэж яхаар чи миний видеог битээ оруулаарэ. Яг уран бүтээл болгоё. Клип хийя. Гэт хүлээгээд хөгжмийн хариулгыг ахиж хянцлаад хоолоо бичлэгээ дахиж хянцлаад тэгээ нөгөө хүмүүс одоо ингээд сонсоход амар амархан дуу байсан юм шиг ирнэ. Миний бас нилээн шансыг салгасан. Яагаад чи ингээд яг ингээд дуулахад аюу амархан юм шиг ирнэ. Яг дуулахаар аюу сонь хэцүү дуу байсан. Нэг юм темп ч юм уу юундаа чи тэгээд нилээн үзэж нилээн хоолоонд орж байгаад л гарч ирсэн уран бүтээл маань байгаа. Тэгээд 25 онд бас нөгөө Мачад байгаа гэсэн уран бүтээл 25 он яг миний хувьд нилээн бас уран бүтээлийн олцомог сайтай жил өнгөрлөө. Тэгээд одоо мэдээж үргэлжлүүлээд уран бүтээлч хүн юм чинь тоглолт те пенс CD гих зүйлүүд рүү тэмүүлж байгаа. Манай нөгөө хамгийн сайн найз маань байд. Би ингээ компьютероо нөгөө анкет зарим зүйлүүдийг мань хийж өгдөг. Манай найз бичиг хэрэгтэй орох юм болохоор хийж өгнө. Миний дуунууд ингээ чагсааж биччихсэн. Хүүшээ, миний найзаа одоо бүтэн CD болцсон юм шүү гэдэг байхгүй. Тэг ингээ харсан чинь нэлээд уран бүтээлч болчих. Тэгтээ ингээд харахаар яг юм нөгөө үүсгэл биш. Нэг яг юм гоё нэг юм pop бол pop те этник бол этник тийм уран бүтээлээр CD гаргая гэж бодсон. Тэгэхгүй бол нөгөө анханасаа бас нэг яг CD гаргана гэж зорж хийгээгүй зүгээр ингээд өөртөө таалагдсан уран бүтээлээд дуулсан болохоор жоохон нөгөө үүсгэл болчих гэдсэн юм. Тэгээд тийм болохоор одоогоороо CD-г гаргаагүй. Тэгээд CD-ний уран бүтээл рүү ер нь бол 26 онд бас нэлээд ач холбогдол өгч яг тэр нөгөө өнгө аясаа гаргаж ирж хийх бах хийн гэсэн бодолтой байна. Тэгээд дараагийн мэдээж уран бүтээлч хүн болгоны хамгийн том зорилго өөрийн гэсэн бие даасан тоглолт тийм ээ. Тэр зүйлийн хамгийн анхны бие даасан тоглолтыг бас л нөгөө нэг эргүүлэл ярахаар би нөгөө хийвэл хийж болох хугацаа надад зөндөө өнгөрсөн. Гэхдээ би нэг юм бас чанартай юм хийхийг нэлээд зорддог. Тэгээд өөрөө яг тэгээд тэрэндээ ингэ шатчихж хийвэл надад илүү гой санагдаад. Нэлээд хойшлуулаад манай үед ингээ уран бүтээлчд
одоо чи байлаач ил гэдэг. Чи одоо тоглолт хийх болчлоо штэ л гэж хэлдэг. Гэхдээ би яг өөрөө нэг бэлэн болсон цаг гэж байна шүү дээ. Яг хиймэр яг нэг юм чанартай юм хиймэр санагдсан үе маань одоо ирж байна. Тийм болохоор одоо дараагийн энэ жил илүү их уран бүтээлүүдийг хийж илүү чанартай байх гэж өмнө хүмүүхөөсөө л мэдээж унгаахгүй илүү чанартай байхыг л зорино. Саяхан соёлын тэргүүний ажилтан болсон Баяр хүргэе. Шинэхэн соёлын тэргүүний ажилтан бас манай нэвтрүүлэгт оролцож байна. Соёлын тэргүүний ажилтан цаллыг одоо бас би чинь 13 он төгссөн тий. Одоо чинь би 25 онд авч байгаа байхгүй 12 сард сая. Уртын дууны холбооноос авсан. Тэр нь надад илүү гоё санагдсан. Өөр газруудаас манай яруу артаа жишээлбэл тодорхойлт явуулсан л байлээ. Сүлд нь мэдсэн. Тэгээд уртын дууны холбооноос авсан илүү нэр хүндийн хэрэг байлаа гэж би юу бодсон. Тэгээд би тохоо өдөр яг шинэ жилдээ ороод байжсан чи соёлын тэргүүний ажилтан гэд хэлчихээр нь би энэ буруу зарлж уу гэж бодчихгүй юу. Тэгээ бодсон чинь манай шинэ жилийг чинь цаам хөтэлсэн шүү дээ коктейл ТV коктейлийн. Тэгээд соёлын тэргүүний ажилтан муу юм баха гэж би баг өөрөөс нь асуусан баха. Тэгсэн муу юм дөө. Тэгээ би нэлээд том манай багш нар байж байгаа шүү дээ гавьяд багш нар ардын жүжигчид бүгдээрээ тайзан дээр багш тэр хүмүүсийн гараас гардаж авсан. Би шарын цэмэцээ багшаас гардаж авсан. Тэгээд тэр нь бол маш нэр төрийн хэрэг байсан. Тэгээд нэлээд удаан хугацааны дараа бас соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг ер нь бол авч байна. Тэгээд тэр нь ч надаа илүү гоё чанартай юм шиг тий санагдаж байгаа. Тэгээд маш олон гавьяатууд ардын жүжигчид ингээд тайз дүүрэн байхад тэнцэнээс соёлын тэргүүн гэдэг цолыг авах мэдрэмж маш гоё байсан. Тэгээд яг ингээд тухайн соёлын тэргүүн аавна гэж бодоогүй байж байгаад авсан болохоор ингээд нулимс цэлэгнэд ингээд яг ойлсон. Тухайн үедээ. Тэгэл манай ангийнхан байсан тий. Үеийн уртын дуучид ах эгч нар дүүнэр зөндөө хүмүүс байсан. Яг тийм үед авсан хамгийн гоё мэдрэмж байсан. Тэгэл тухайн яг тэр өдрөө би бас нэг газар дуулах болж таарад. Боён тухай спорт хөтөлбөр төр. Яг тэр тэмдэгтэйг очивол тэр дуулах мэдрэмж энэ төр бол бас гоё юм элэ. Яг бүр шив шинээрээ явж байгаа шүү дээ тэр чинь. Тэгээ шинэ жилээсээ түр гараад явчаад дуулчаад буцаа шинэ жил дээр ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмж бол маш гоёсэн. Бэлгүүнийгийн хувьд хүн болгоно л одоо нэг юм амьдралын тий чиг баримжаа амьдралдаа нэг ийм хүн байж хинсэн ингээд амьдарч хинсэн ганц амьдрах энэ амьдралдаа гэж бодож эрхэмлэж явдаг зүйлс байдаг байх гэж би боддог байхгүй. Бэлгүүнийгийн хувьд яг юу гэж бодд юм бэ? Би бол бас ер нь ингэж боддог юм нөгөө. Одоо би яг хүүхдгүй л дээ. Тэгтээ үлдчихэж байгаа амьдралаа өр хүүхдтэй зөв үлдээчих юмсан л гэж боддог. Тэрний хүүхэд шүү дээ, энэний хүүхэд шүү дээ гэд хэлэхдээ нөгөө эцэг их нь нүур бардам тий. Тэр хүүхэд ч гэсэн миний ээж, миний аав тийм хүн байсан шүү дээ гэд хэлэхэд нь ингээд юм нүур бардам буруудчихгүй амьдрахыг л ер нь бол хамгийн гол зарчим л гэж бодож байна. Тэгэхгүй бол зөндөө л олон зүйл байгаа л та. Ингэж амьдрах гэд тэрэнд хамгийн гол зүйл бол яг нөгөө гიშгсэн мөр болгоно эргэж хардаг тий. Нэг хүнд нөгөөсөө хоргай тарьчихгүй нөгөө ач тус болохгүй маа гэхэд ядаж нөгөө ингээ зүгээр оршиж юмар шүү дээ тий. Гай тарихгүй. Нэг амар тусалж чадахгүй маа гэхэд зүгээр ингээд гай болохгүй байж юмар шүү дээ гэдэг шиг үрдээ үлдэх амьдралаа маш гоё зөв үлдээх юмсан л гэж тийм зарчимтай байна. Тийм бодолтой байна. Тэгээд тэр дээрээсээ гэр бүл төлөвлөлт энэ төр гэдгийг бол би маш чухал гэж боддог. Мэдээж залуу хүмүүс те тэр болгоныг буруу гэхгүй л те энд зөвхөн миний бодол шүү дээ те. Маш сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээд аль болох салахгүй байхыг хичээгээсэй гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр миний ээж хоёр намайг тэгээ өсгсөн болохоор би яг одоо тэрийг ингээл уламжлуулаад нөгөө одоогоороо нөгөө гэр бүлээ ингэж босгоогүй те. Хүүхдтэй болоогүй. Хүүхд гэдэг бол маш чухал. Тэгээд хүүхдтэй зөв амьдрал, зөв хүн үлдээх юмсан л гэж боддог. Ер нь энэ салалт юунаас олж
үсэж байгаа юм шиг чамд ажиглагддаг вэ? Би бинийгээ сайн таниагүй гэсэн юм болов гэж боддог. Амар сайн таниагүй. Тэгээ дээрэс нь маш сайн ярилцах хэрэгтэй л гэж боддог. Би ч нөгөө өөрөө жоохон яриаг хүн шүү дээ. Амар яриаг хүн. Тэгээ нөгөө тэрийг би ингэсэн тэгсэн гэдэг нэг юм уралснаа хилжээж санаа намардаг. Тийм юмнаас болцсон байхгүй юу гэж хэлжээж тийм зүйлүүдээ хилжээж гэмээр хүмүүс сайн ойлголцох гал гэж бодож байна. Тэгэхгүй нэг уурлал ингээл аргадуулах гал хүн болгон тийм л байгаа л да аргадуулах гал би ч тийм л байсан л да. Аргадуулах гал ингээл хичээгээл ингэдэг. Нөгөөтг нь ч нөгөө хүнийхээ учрыг нь олж чадахгүй аргадаж мэдэхгүй те мэдээж л хоёр өөр газар өссөн хоёр өөр хүн юм чинь яг чиний дотор орцсон байгаа шиг би чамд мэдэхгүй шүү дээ. Тэрнтэй л яг адилхан. Нөгөө шал нөгөө бодоогүй юм дээр гомдсон мэд шүү дээ хүн. Ер нь те жижиг юм дээр те. Би чамайг тийм юм дээр гомдсон болов гэж бодсон чинь чи энэ дээр гомдсон байсан юм уу гэдэг те. Тэрэн шиг тэр болгоныг ярилцгал ёстой гэж бодож. Би бинийгээ сайн таних ёстой, ярилцах ёстой л гэж бодож. Тэр зүйлээс болоо жоохон салалт гэдэг зүйл олшроод байгаа юм болов. Тэгээ мэдээж би бинийг хөндлөх, орон зайг нь олох хэрэгтэй. Хоёлаа манай үзэгч сонсогчдод зориулаад дараагийн уран бүтээлээ өргөх үү? Маш олон зүйлсийн талаар бид хоёр ярилцлаа. Айлах ингээд уран бүтээл хамгийн сүүлийн маань сүүлд хийгдсэн 25 онд хийгдсэн уран бүтээл маань байгаа. Тэгээд тэрийг төлөвлөе. Ярихаар их хадуурж ийн гайгүй юу? Гайгүй. За тэгээд айлах юм их уран бүтээлээ та бүхэндээ зориулъя. За маш гоё уран бүтээлийг хүргэлээ. Их баярлалаа. Манай Хөхтөнгөрийн сонсогч үзэгчдэд маш гоё уран бүтээл хүргэсэн бэлгүүнээдээ баярлалаа. Их баярлалаа. Бид тээр өнөөдөр маш олон талаас нь бас олон зүйлсийн талаар ярилцлаа. Бид тээр өнөөдрийн подкаст энд хүрээд өндөрлөж ах шиг байна. За маш их баярлалаа. Тэгээд
энд нэвтрүүлэгтээ оролцуулсан найздаа маш их баярлалаа. Тэгээд өшөө олон талархах хүмүүсийг бас дуртахын зүйтэй баг тий. Сайхан багш нарыгаа дурсахын зүйтэй. Соёл урлагийн их сургуулийн маань төгсгсөн гавьяа тогш дэлгэр өгш тий. Соёл урлагийн их сургууль намайг шалгаруулж авсан Монгол улсын гавьяа жүжигчин Чулуун Цэцэг багш та. Тэгээд намайг урлагт анх хөтлөн оруулсан Орон Чимэг багш те. Бүх үеийн сайхан багш нарыгаа маш их баярлалаа. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө хичээл зүтгэлээр те. Тэр хүмүүсийн өгсөн сургаалаар, өгсөн айлтураар өдөрт зэрэгтэй хүрсэн явж байна. Тэгээд тэр болгоныг нь биелүүлэх гэж хичээж аваа. Тийм нэгэн уран бүтээлч тэр хүмүүсийн шавн байна. Тэгээд маш их загнуулдаг байсан ч нөгөө багштай хизээч гомдож байгаагүй дэлгэр агштай маш их загнуулдаг, орон агштай маш их загнуулдаг гэсэн. Тэр болгоныгоо одоо ингэж бодоход маш гоё, маш их юм сурсан байгаа байхгүй тэр хүмүүсээс. Тэгээд энэ сайхан алтан үеийн сайхан хүмүүсийн шав болж тий урдын дуу гэдэг зүйлийг сурч энэ урлагт орсондоо маш их хувь заяатай сайхан хүн байна. Сайхан өнгө нь их хувь заяанд төржээ би. Тэгээд маш их баярлалаа. Энэ нэвтрүүлэг танаа хамт олонд аз жаргалыг хүсье, амжилтыг хүсье, тий. Урьж оролцуулсан, цаг заваа зарцуулсанд, алтан цаг заваа зарцуулсанд маш их баярлалаа. Бэлгүүнийгийнхаа уран бүтээлд нь амжилт хүсье. Дараагийн удаа хоёлоо уулзахад магадгүй шинэ тоглолтынх нь мэдээлэлээр хамт уулзах болтугай гэсэн сайхан эрүүлийг өргөн дэвшүүлж. Эрүүл Батар шиг маш их баярлалаа. Тэгээд үзэгч түмэндээ эрүүл их сайн сайхныг хүсье. Эрүүлэл байвал бусд бүх зүйл ер нь болно доо. За маш их баярлалаа. За. Бүтээгч подкастын ээлж дугаарын түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зочноор соёлын тэргүүний ажилтан уртын дууч Бэлгүүн ураг дээрлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай сонсогч үзэгчтэй баяртай гэрээ. Баяртай. Зя. Баярлалаа. Мүлжнө.